За өнөөдөр өглөө дүүл буян гэдэг одоо буйны цогц үйлчлэгээ явуулдаг байгууллага дээр очсон. Тэр байгууллага одоо бурхан болооч юм. Одоо энэ буйны ажлыг одоо хийж үзтгэн гэж хэлсэн байгаа. Тэгээд өглөө ламбарч яваад тэгээд альтернативыг нийлсэн. Тэгээд дүүл буян компанид маш их баярлалаа гэж хэлмээр байна. Байгууллагад маш их баярлалаа хэлмээр байна. Тэр байгууллага бол нэг шигч төрөг аргагийн бол 100% сэтгэлээсээгүй хандж байгаа, хийж байгаа ажил шүү гэж маш харилцаагаар хэлсэн. За тэгээд намайг дансаа тавиач амьд нэгдээ гэдэг хүмүүс дуушлаараа би данс мансаад авахгүй. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн одоо ач буйнгаа тусаар ингээд болж байна. Тэ болж юм бүтэж. Одоо би бол өөрөө данс мансаад тавьж мөнгө оруулах тийм хүсэл одоо авах тийм хүсэл үнэхээр алхан дээр болж байгаа. Харин ч би өөрөөсөө мөнгө гаргаад асан гэдэг энэ буйны үйл ажиллагаанд ингээд зорчлоо гэж бодож байгаа. Тэгээд өглөө бас дүүл буян компанид байгууллага дээр компанид юу ирсэн асууж амгийн өөрийнх нь төрүүлсний ингээд хүн ирсэн. За манай үеэлэгч ингээд нэг хүн ирсэн. Тэ баяртай ярилцаад уулзаад тэр лам бас бас заавар зүйлгүй бүгдийг өгч юм лээ. За тийм маргааш 2025 оны 12 дугаар сарын 15-нд 17 цагт өөрөө 7 цагт 19 цагт би өөрөө 7 цагт одоо ахсууж байгаа найз бас хүндэтгэж тий. Зул өрөх ёслыг бас хэн дагуулъя гэж одоо ярилцлаа. Тэгээ хүн ээлжтэй шүү. Та хүн ирээд бас зул өрөх ёслолтон бас нэг дээрээ оцож амааг хайрладаг хүндэлдэг юм байдیں۔ Тий. Хэмч болтгоо өгшин залуу хэлтгүүд тав ирээд бас ингэ зул өрх ёслолтод оролцоод нэгдээд тэр нийгмийн тойл болсон тэр залуу бүгдээр бас хүндэтгэе гэж одоо хэлмээр байна. Тэгээд сайхан сэтгэлийн хүмүүсийн юм гаргуулж тэгээд одоо тэр залгаж байгаа яаж нийчин гэж байгаа хүмүүст маш их баярлалаа гэж одоо хэлмээр байна. Тэгээд санаагаа шилээж одоо яах вэ хөө машин дээрээ туслах уу яах вэ гэж байгаа юмс тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд болно гэтэн гэж хэлмээр. За тийм маргааш бас зул өрөх ёслолоор бүгдээрээ хөдөө дээрээ гэж одоо хэлмээр байна.